За сайн байна уу. Нойрмог CTS та бүхэндээ мэдчихэж байна. Шөнийн 4 цаг 30 минутын CTS Keydropter кейс задлахаар орж ирсэн байна. Тэгээд бид нар Bullet Harvester нэртэй шинэ event кейснүүдийг задлаа явж байгаа. Одоо бид нар 20 долларын үнэтэй Plant гэдэг нэртэй кейсийг нойрмогоор задлах гэж байна. Keydrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс айт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утсан скинийг апгрейдерээр сайжруулах болон skin changer-ээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ хүсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азав зэрэг. Та бүхэн CTS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний ороосон бүх giveaway-д оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 giveaway зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас эсвэл зүгээр л уучсан скинээс солих арга олохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CTS промо код ашиглаад 35% бонусын авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CTS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CTS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагч байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцохоор аргаа сурсан баг. Бичлэгэнд орцгаая. Мань зохиод хэлэхгүй байна. Planted case гоё яригдаж байна. Skeleton Fade харагдаж байна. Skeleton Fade намгийн үнэтэйс дөрөвдөх юм байна. Энэ case Joker модоор задлахад аваш үнэтэй байна. Гайгүй байна. Бас тэ 30 дахин үнэтэй байна. За хамгийн үнэтэй өмнө олонгууд Medusa тэр $300, Butterfly Tiger Tooth, Carabin Autotronic, Skeleton Fade ер нь тайм гоё скинүүд байна. Бидэрт зууг задлахад энэ ч $2,000 хэрэгтэй. Өмнөх бичлэгийн үлдэгдлийг зараад тэгээд хэдүүлээ зууг задлцгаая. Ийм ургааны төдөл итгэлтэй байна. Саяхтар бол билээ алдлаа. Энэ ч буцаагаад одлоо. 2 3 4 5 6 7 амар муу харагдаад байна. 8 9 10. За бид нар ингэснээр яасан бэ гэвэл бид нар $1,000-ыг таалын өрн дараа хийлээ. Энэ кейс одоогийн байдлаар надад ерөөс таалдахгүй байна. Ерөөсөө өдөртөө мунж гарагдахгүй байна. 12 13 14 15 16 17 18 Nice 19 20. За ингэснээр бид нар $2,000-ыг $1,380 болголоо. Тэгээ ер нь яагаад бид нар тийм унахгүй байгаа гэвэл ингээд үнэтэй юмнууд орсон кейс тэр нь бол олжтой юм ундгүй. Яагаад гэвэл энэ үнэтэй юмнууд чинь энэ кейснийхаа аюултай үнд орсон байгаа. Тэгээд бусад юмнууд хэмтэн байгаа таахгүй. Тийм болохоор юу гэдэг баг мөнгөөр тоглож байгаа тохиолдолд юм үнэтэй кейснүүд юм ийл гэсэн. Тийм болохоор харин үнэхээр их мөнгөөр тоглож байгаа бол Joker модоор задлаад их давгүй байна. Яагаад гэвэл money back хийх нь баталгаатай юм уу? 4-1 шанстай. За тэгээ бид нар 20 задлахад биднэрт $13,576 хэрэгтэй юм байна. Тэгээд хэдүүлээ 20 задлцгаая. Ер нь бол Medusa Butterfly Crambi таваад easy дээ. Мен гурвуулгыг авах юм шиг мэдрэгч байна. Окей, үнэтэйс дөрөвдхийн унгаас нь 6 танаасан. Тэгсэн мөртлөө money back чүү хийлээ. Арай өрөхгүй. Medusa авсан. Тэгээ бонус ноёр утга easy so fucking easy. $2,000 ашигтай байна. Одоогийн байдлаа. Ашигтай дээр болсон зүгээр. Oh, so good.
Гэхдээ $500 алдагтай байна. Үгүй юм байна. $900 алдагтай байна. Гэхдээ стил одоогийн байдлаар бид нар 2000 байсан одоо 1200 $400 долларын ашигтай байгаа. За 3 гол унсан. За ингээ бид нар 20 зад 63,576 долларыг үрээд 13,378 доллартай. Гэт чи юу өсөөгөө гэвэл бид нар $200 алдсан байна. Гэхдээ ер нь бол $10,000 депозитыг $2,000 бонус орж ирдэг болохоор яг үндэ бид нар юм алдсан гэж хэлэх хэрэггүй байна. Joker модоор задлахад бол давгүй кейс, ингийнээр задлахад бол маш дими кейс. Яг хуу зарим нэг маш цөөхөн хүмүүс нь маш ашигтай. Тэгээд дийлэх хүмүүс бол алд хэтэлтэй гэсэн. Тийм болохоор сайн кейс битээ задлаарай. Харин кейс батл хийх юм бол бид нар гуруула 3-ны эсрэг нийтдээ зургуулаа. Хазаа үзнэ. Ер нь бол бид нар 60 кейс задлнаа. Тэгээ юмдаа байвал энийг авч болно. Би бол энийг эндогоор хамгийн үнэтэй юм бол унааж байсан. Тэгээд ингэж байгаа тэгээ олуулаа амжиж байгаа эндогоо авахд гоё хаа. Манай саалын ам бол мунгаад гаа. Шууд юм мунгаад хэлж байна. Чантикос файр унж байна. Манайхаа хэлтэй байдгүй. Энэ кейс батл ер нь бол нэг юм юм хожихгүй хоо. Нэг л манайхан таамаг тийм бай. Нэр нэг giveaway нэг ски хийх марцсан байна. Эдүүлээ Joker mod-ын кейс батл хийгээд ялсан юмнасаа giveaway юм хийнэ. Тэрийг нойр бүлч аваад марцчих үү? What? Patrick UCL лидерч нэлээд үнэтэй юм байна. $66 юм байна. Гэхдээ улаан скин гэж энд бол мяал скин л дээ. Тэ улаан скин ийм том байхаар онцгой байдаг л та. Тэ улаан унагаачаад ийм новшин юм унагаачлаа гэд боож өгч явах үе зөндөө байсан. Зайлж ялсан айл тэгээд 45% ашигтай. Ер нь энэ кейс бол маш муу гэдгийг дахин нэгэн баталгаа хийлээ. Гэхдээ хизээ нэгэн цагт энэ чинээс амар макс винтл гэдэгтээ би бол итгэж байна. Би итгэдэг хожихын үгүй яа энэ унаач. Хожихын би байх үгүйгээ мэдэхгүй байна л. Олон дундаас нэг нь амар ашигтай үзгэл ах. Өдөртөө хэдэн кейс алт тийм бөөм байт. 52 сая кейс одоогийн байдлаар задлагдсан байна л гэж. Энийг нэр анзаарч байна. Өдөртөө хэдэн ой байж та сая тоо нэмчлээ. Хүмүүсээс амар их апгрейд хийх юм байна. Кейс батлыг бас нэлээ ээдэг юм байна. 13 сая 555 хүн тоглолт. Тэгээ би нэр хүмүүс та нарын коммент уншиж байгаа. Та нарын комментэн дээр скинээ татаж болохгүй байна, алдаа заагаад байна гэдэг. Тэр алдаага унших юм бол энэ сайтн дээр одоогоор татах боломжгүй байна гэж бичээстэй байгаа. Сүүлд нэг CS-ийн нэг юм трейд хот хийдэг дахиад нэг апдейт орж ирсэнээс хойш ер нь бол loot box сайт гэлтгүү. Бүр зүгээр л скин зардаг сайтнууд хүртэл скинг болсон. Заавал 7 хоног хүлээн, заавал 10 хоног хүлээн тийм болцсон байгаа. Тэгээд манай хожоод 20% ашигтай. Энэ so bad case. Тэгээд ярьж ирсэн юм өөрчлөх юм бол скин олдохгүй байгаа. Тэгээд үнээр хэлээ. Тэгээд энийг та нар өөртөө залгасан өөр скинээр авбал татаад авах боломжтой байхгүй юу? Одоо маань энэ чинь та ингээд ялсан айтмаа одоо татахгаа үзье. За би энэ хутгыг татыг ингүүт одоо татчихлахгүй болохгүй бах ер нь бол хөвчлэн. Тэ ийм алдаа зааж байгаа. This skin is temporary unavailable. Тэгээ ялчгүй ингээд яг энэ скин ийм одоо balance card хувилбарнд байхгүй байгаа. Тэнгүүд яхаа гэж зөв change skin changer рүү ороод бисаа Joker mod-оор нээлөө. Бэ чараа бид аим чухал юм үзгүй. За Joker mod үгүй skin changer рүү ороод адилхан үнэтэй өөр таалагдсан өөр юм чинь. Эдгээр болгонгууд татах боломжтой скинүүд. Тэгээ өдөр болгоны UTC гэдэг нь одоо хаанах чи Америкийн цагаар юм болов? Тэгээд 8 цагт өдөр болго апдейт ордог. Тэгээд эдгээр скинийг та ямар ч асуудалгүй шууд татчих болно. За жишээ нь би ингээд татгаа үзье. За ер нь бол нэг 10 секунд болт юм да. Одоо Steam оруулахад бол trade offer ирсэн гэж энэ Steam нь гажраад нэг юу. Биш ороод inventory руу ороод case battle-ыг мань ялсан тэр их ашиг хийсэн бол доо бас нэг хөлтэй ашиг байхгүй юм шиг байна. Trade offers руу орлоо ороод ирсэн байна. Тэгээ маань энэ скин татах сонирхолтой байгаа decline хийж. Чүүсүүд ингээд decline хийж болно. Бүр ямар floatтай, ямар Steam дээр ямар унтаагааг нь хараад татчихвол. Одоо Steam дээр $116 байгаа юм байна. Сая маань хэдэн доллар юм татах гэж орлоо. 128. Жохон үнийн зөрүүтэй л. За би болонгоо тэгээ бүр яг ингээд харж байгаа л яг үнийн зөрүүгүй скин татдээ. Угаасаа тэгээд энэ сайт чинь үнэ бас байнгын апдейт хийж чадахгүй. Тэгээд эсвэл Steam дээр ингээд хүмүүс өмнөөр нь тавьсан ч бодгийг хүн байдаг болохоор айл болох өөртөө ашигтай Steam дээр зарим тохиолдолд Steam дээр илүү үнэтэй мөртлөө сайтн дээр хэмжих хэрэглээд шүү. Жишээ нь одоо тэр нөгөө fracture гэдэг кейс чинь сая
зарим скинүүд ингээд хитууд памп хийгээд өсгöd байгаа штэ. Тэр скинүүдийг сайтанд байвал татвал хамаагүй ашигтай байдгийг шүү. Oh what the fuck. Баттай унаал хэлж байна. Тэгээ ер нь бол нэлээ ухуул ашиг их бол боломж бол байгаа. Тэгээ манай сүүл татсан скин бол яг Steam дээрх хүнээс багаар скин татсан. Сүүл би нэг $286 бэлий татсан. Steam дээрх хүн нь болонгууд 290 эдтэй байлуу 310 таж байлуу. Тийм байсан. Тэгээ ер нь анзаараа татах юм бол ашиг идэж штэ. Тэгээ чи нөгөө байнгын автомат биш ингээд хүн шинжилт юм уу яг яаж ажиллах нь бол мань мэдэхгүй байна уу. Ямар ч гэсэн нөгөө хитуудын памп хийгээд байгаа скинүүдийг татахаар ашигтай байдэн шүү. Тэр мэдийг нь автоматаа татдаг бараг ичихгүй хүмүүс код бичсэн байгаа. Оо Медуза nice. За амар жүүсикээс батлахгүй танд авчвал. Авлаа, давууга авсан. Оо юу вэ? Медуза байсан байдаг шаасан. Come on, butterfly. $1600 энийг барьчих л та. Fuck! Айлбар үн жүүс явчлаа. Joker мод нь дээрээгээ хэлсэн шүү дээ. Айлбар 3x очлаа шүү дээ. Гэтэ байна тэгэл энийг ингээл Joker модоор тоглож чадахгүй л. Яг хуу $687 депозит хийсэн юм бол миний Joker модоор нээж болох юм. Энийг бол Joker модоор нээвэл ашигтай кейс, ингээр нээвэл алт ихтэй кейс. Манайхан төгөлөө тийм л. Надад дараа имжлэр уулзъя. Баяртай.